Ерөнхий боловсролын сурагчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчин тээвэрлэх зорилгоор нийслэл сургуулийн автобусыг явуулж эхлээд 2 жил өнгөрч байна. Өнгөрсөн жил 33 сургуулийн 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалт оруулан сурагчдыг тээвэрлж байсан бол одоо энэ автобусны тоо 74 ботлоо буурсан байна. Мөн замын цагдаагийн газрын даргын мэдээлж байгаагаар эдгээр автобусны ихэнх нь хувийн хвшлийн сургуулиудын автобус байдаг гинэ. За хүүхдийн автобус өнөөдөр тээвэрлдэг автобус бол нийтдээ нэг Улаанбаатар хотод нийтдээ 74 автобус явж байгаа. Энэ 74 автобусын бол ихэнх нь бол баг хувийн хвшлийн одоо сургуулиудад үйлчилдэг юм байгаа. Хүүхдийн автобус тээвэрлэлтийн энэ стандарт батлагцтай холбоотой нэлээ энэ ажлыг нэлээ өргөдгөх ийм одоо шаардлагатай байгаа. Шаардлага хэрэгцээ гэх юм бол Улаанбаатар хотод наацх нэг одоо нэг 200 автобус явж бол бас л одоо их үр дүнтэй аюулгүй байдал талдаа их үр дүнтэй болов гэж ингэж харагдж байгаа. Он гарсаар нийтдээ 150 гаруй хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртэж 8 хүүхэд амнасаа алдаад байгаа энэ үед сурагчдыг сургуулийн автобусаар тээвэрлэх нь шаардлагатай байгаа юм. Ийхүү сургуулийн автобусны тоог 200 хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай боловч төсөв хөрөнгөний хүрэлцээгүй байдлаас болж ийхүү улсын сургуулийн автобустай болж чадахгүй байгаа гинэ. Мөн энэ жил хэдэн төгрөгийг хэрхэн төсвөлсөн талаар тодруулахад төсөв баталгаажиж гараагүй байгаа талаар энэ талаар мэдэх хүн байсангүй. Сургууль болон ажилчдын автобустай байх энэ бодлогыг бол маш сайн дэмжиж өгөх юм бол Улаанбаатар хотод бол бас энэ хөдөлгөөнд их өрмөц юм болж ирэх юм байна гэж. За ажигч машин ажилуулад энэ замын хөдөлгөөний хууль дүрмийг зөрчдөг улсуудыг ачуулаад ирэхээр иргэдээс гарч байгаа их гомд саналууд энэ зогсоолоо зохион байгуулж өгөөч гэдэг их гомд саналууд их гарч ирж байна. Тэгэхээр энэ дээр давхар зогсоолын асуудлыг Улаанбаатар хотод 2-3 газар хийчлээ.